Нийслэлийн хэмжээнд зам талбайн засвар шинжилгээний ажил эдвэрнэж байна. За түүний нэг нь Шарга мортын уулзуураас Гүнтийн даваа хүртэлх 4.5 км талбайн зам засвар шинжилгээний ажил эдвэрнэж байна. Тэгэхээр энэ чиглэлийн зам талбайн засвар шинжилгээний ажлыг зөв зөвтэй хийх ёстой бүтээн байгуулалтын ажиллаа гэж үнэлэх иргэд байгаа. Харин нөгөө талд энэ ажлыг шүүмжилж байгаа иргэд ч гэсэн баггүй байгаамаа. Тэгвэл нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлаа өргөж байна. Өнгөрсөн жилүүдэд Шарга мортын уулзуураас Гүнтийн даваа хүртэлх авто замд арчлалтын засвар буюу нөхөх арга хэмжээ авч ирсэн. Харин энэ удаа тус чиглэлийн авто замыг цогцоор нь шинжилж байгаагаар онцлог. Гүйцэтгэгч компани энэ сарын 10-ны 22 цагаас тус чиглэлийн замыг хэсэгчлэн хааж, зам засвар арчлалт шинжиллийн ажлыг эхлүүлжээ. Улмаар энэ сарын 15-ны өглөөний 6 цагт авто замыг нээхээр ажиллаж байна. За өнөөдөр эхний 1 км-ийн цементэр хөвчүүлсэн суурийг одоо аваад бараг дуусч байна. Одоо ингээд талдаа орж ийн гэсэн үг манай ажил. За тэгээд өнөөдөртөө яваад маргааштай цементэр хөвчүүлсэн суурийг аваад дуусчих. За тэгээд асфальт бетон говчлалтаа бид нар аваад 6 сарын 15-ны өглөөний 6 цагт бид нар амжиж нэгэн төлөвлөгөөтэй ажиллаж байна та. За энэ зам дээр болохоор ер нь жил болгон засвар ажил хийгддэг. Жил болгон нөхөөс хийгддэг. Жил болгон л суурь солидог ажилтай. За энэ ганц эвдэрж байгаа шалтгаан нь болохоор уулын усаас бууж суус замыг хэвдэж байна. За тийм учраас бид нар энэ дээр болохоор цементэр хөвчүүлсэн суурийг хийж байгаа. Хоёр дахь бол нэгтгэлийн ажлыг бид нар зайтай давснараа уулын усыг нэг тал руу хаяж байгаа гэсэн үг. За нэг тал руу хаяж байгаа ус нь болохоор шууд дугаараа яваад одоо хийгдсэн байгаа тэр ус цайлт хоод руу нийлнэ гэсэн үг. Шарга мортын уулзуураас Гүнтийн даваа хүртэлх авто зам ус зайлуулах шугамгүй. Улмаар хавар зууны улиралд уулнаас буух ус хүнд даацын автомашинуудын нөлөөгөөр тус чиглэлийн зам амархан эвдэрч гэмтдэг. Иймээс жиргэд энэ авто зам засварын ажлыг сайшааж байсан юм. Өмнө жилүүдэд бол дандаа л нөхөөс хийх байдлаар явдаг байсан тий. Тэгээ энэ доотлих нь одоо хөрсийн бэхжүүлээгүй ч юм уу хавардаа дандаа том тэрэгнүүд явгууд цөм үсэрчдэг. Тэгэл машин явах аргагүй дандаа л нөхөөс хийдэг байсан. Харин энэ жил бол ингээд бүр яг жинхнээсээ бүтнээр нь замыг засаад шинээр тавьж байна. Энэ бол биднэрт бол бас хэрэгтэй л байдаг. Энэ хавар болгон хаврын шар усны үерүүд энэгээр ингээд зам дээгүүр урсаад энэ хашлгаараа яг ингээд юу хинт одоо усны аялга байхгүй зам дээгүүрээ урсаал зам алдчихдаг. Энэ жилээс тэгээд энэ бүтэн засвар ихнэ. Ер нь бол энэ хавийн хүмүүст хэрэгтэй л байна. Замыг бол за нэг 7 хоногийн өмнөөс л чиглэлсэн. Хойноос тэр постноос эхлээд наашгаа байсан. Ер нь замд засахаас өмнө яг ямар нөхцөл байдлыг ямар байсан бэ? Ер нь энэ замд засах энэ ажил зөв юм уу? Ер нь бол жилийн жилд айгүй эвдэлтэй гэмтэлтэй байдаг шүү дээ. Одоо ингээд яг ингээд зам орчин доллараад эхлэнгүү тэгэл замын эвдэрлэн буцаад ихсэл тэнгууд нөгөө том машин явгооч бүр тэгээ замын эвдэрлэх хэмжлэн бүр амар болгооч шүү дээ. Тэгээ ер нь жилийн жилд айгүй хүндрэлтэйсэн. Одоо ер нь засаж байгаа зөв л ах гэхдээ бас яг хэр чанартай засах нь гэдгээс нас болно шүү дээ. Манай энэ зам чинь айгүй эвдрэлтэй шүү дээ. Юунаас болдгийг гэхээр нөгөө нэг хавартаа уулын цас хайлж ингэж орж ирдэг байхгүй юу? Энэ ус чин замыг их эвддэг юм ба шүү дээ. Энэ тэгээ жилийн жилд нөгөө хагархаагийн нөхөөл явдгийн тэгэл эргээл нөгөө усандаа нөгөө ус гарах сууг байхгүй. Тэгээ усал зам эвдээд байдаг бах нэгдүгээрт хоёрдугаарт нөгөө энэ гүнт рүү одоо ийшээ чинь барилгын улсууд ажлын том машин, хоовоо том машинууд их явдаг. Тэрнээс бас эвдрэл нэг шалтгаалдаг баг. Аваа өндөр өртөгтэй юм чи гайгүй зам болох байх гэж баярлж байгаа шүү дээ.